Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар яамдын зохион байгуулалтын бүтэц орон тооны хязгаар бүтцийн өөрчлөлтийн талаар засгийн газрын тогтоолыг баталжээ. Үүний дагуу 16 яамны орон тоог 6%-аар, цалингийн сан 9%-аар бууруулахаар тооцоолсон байна. Ингэснээр яамдын удирдах ажилтны тоо 31%-аар буурч, тэр хэмжээгээр төсөв хэмнэх нөхцөл байдал бүрдсэн гэлээ. Яамдын 138 газрыг 109 болгож, хилтэс албадыг 132 байсныг 77 болгон цөөлж байна. Ингэснээр яамдын газар хэлтсийн дарга 270 байсан нь 84-оор буурч 186 болж байгаа гэсэн юм а. Мөн өргөлгөн бүтэцтэй зарим эрчим хүчний компаниудыг нэгтгэж зохион байгуулалтанд оруулж, зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхээр шийдвэр гаргасан гэлээ. Хамгийн гол нь эдгээр шийдвэр нь иргэдийн ахуйн амьдралд дарамт болохгүй байхад анхаарч ажилласан гэдгээ засгийн газрын гишүүд онцолж байна. Хамгийн их асуудалтай хүндрэлтэй бэрхшээлтэй салбар бол эрчим хүчний салбар байгаад байна. Эрчим хүчний салбарт маш олон компанид үйл ажиллагаа явуулдаг, маш олон давхарцсан оронтой гардаг, үр ашиггүй зардал энд бас ашиг сонирхлын зөрчил, цаашдаа асуудлууд их байдаг. Энэ бүгдийг эхнээс нь өөрчлөё гэдэг хүрээнд төвийн бүсийн дамжуулах сүлжээнд баруун бүсийн эрчим хүчний сүлжээ буюу Баян Илгээ аймаг, Увс аймаг, Ховд аймгийн эрчим хүчний сүлжээг нэгтгэх, мөн Алтаа уйлаастай эрчим хүчний сүлжээ компанийг бас энэ төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний компанид нэгтгэж 3 компаниас 1 компани болгож энэ давхарцсан чиг үүрэг давхарцсан оронтой илүү өргүү зардлуудыг бууруулах ийм асуудлыг шийдэхээр боллоо. 2.3 гэдэг тооцоол маань бол 2.1 гэдэг тооцоол дээр ирсэн байгаа. Тэгэхээр энэ тооцоо маань юунаас зөрүү үүсч байна вэ гэхээр 3 зүйл байгаа. 3 зүйлийг бид нар буцааж зардал талдаа тавихаас өөр аргагүй болж ирж байна. Тэгэхээр энэ нэгдүгээрт энэ 7-ны цахилгаан станц 3 бид ТЭЦ3-д гарсан ослолтой холбоотой болон мөн бид дулааны тарифын өөрчлөлтийг хойшлуулсан байгаа. Нэг удаа хойшлуулсан байгаа. Энэтэй холбоотой мөн татаас гарцаагүй нэмэгдэж байна. Тийм учраас үлийн бэлтгэл ажлыг хангах ийм шаардлага байгаа учраас эрчим хүчний яамнаас 122 тэрбум төгрөгийг буцааж тавих ийм өсөлт ирсэн боловч бид нар хоёр талаасаа суугаад энэ бол 78 тэрбум төгрөгөөр л багтаах юм боломж байна гэдгийг хязгаартай багтааж 78 тэрбум төгрөг. Хоёрдугаарт засгийн газрын нөөц хөрөнгө дээр мөн 50 тэрбум төгрөгийг нэмж тавихаар ингэж шийдлээ. Шинэ засгийн газрын бүрэлдэхүүний төсөлд нэг яамн дээд тал нь 14 даргатай, хамгийн цөөн нь 10 даргатай байхаар төлөвлөсөн гэлээ. Өмнө нь эдийн засаг хөгжлийн яамлал гэхэд хамгийн олон газар хэлтсийн даргатай буюу 28 даргатай байсан гэлээ. Үүнийг 18-аар цөөлж 10 хэлтэс газрын даргатай ажиллахаар болсон байна. Түүнчлэн сайдын ажлын албаны бүтцэд байсан 30 хүнийг ч цөөлөхөөр төлөвлөсөн гэсэн юм а.